За та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За манай хийм ах бодтой ихэр жинлүүр хумхрын ордныхны маань одоо 6 дугаар сарын 9-ноос 15-ны хоорондох одоо ерөнхий төлөвлөсөн уншлага эхэлж байна. За энэ одоо уншлага эхлэхээс өмнө одоо та бүхэндээ нэг юм хэлэхэд одоо ирэх 7 хоног буюу 6 дугаар сарын 11-нд одоо Бурхан багшийн дүүцсэн өдөр болж байгаа тийм ээ. За энэ дүүцсэн өдрөөр одоо буян их одоо ямар нэг үлдсэн буян бол одоо хэдэн мянга дахин аривжиж одоо дэлгэрч байдаг ийм сайхан өдөр байгаа тийм ээ. За итгэдэгч бай, итгэдэггүйч бай. Ер нь бол одоо ямар буян хийх үү, те ямар үйл хийх үү? Энэ бол одоо таны шийдэх асуудал. За одоо энэ дээр одоо хамгийн миний чухалчилж нэг одоо боддог зүйл бол одоо биендээ одоо сайхан хандъя тийм ээ. Сайхан хайр түгээе. Мөн одоо уур хилэнг дэвчи одоо бүр цаашлах юм бол одоо хүм одоо баярлуулахаа бай гэхэд одоо ер нь уур хилэнг хүн уурлуулахгүй байх тийм ээ. Уурыг дэвчих. Мөн одоо цагаан хоол идэх хүмүүс одоо өөрсдөө сонгох байдгийн өөрсдөө одоо тохирсон ямар нэг сайн үйлийг заавал хийгээрээ өөр хүүхэд одоо удам судар юу гэдгийг энэ бүхэнд одоо буян хишгэн сайхан дэлгэрэн ирдэг юм шүү. За ингээд уншлахаа эхэлье. За манай одоо хийм ах бодтой улсууд бол одоо нэлээд одоо төөрөлдсөн байдалтай харагдаж байна. За одоо яахаа мэдэхгүй байгаа. За энд одоо асуудлыг ингээд би сая нэлээд харж суулаа л та. За энэ асуудал нь одоо ажил төрөлтэй холбоотой. Зарим нэг хүмүүс нь шүү заяа. Ажил төрөлтэй холбоотой. За ажил төрөлтэй холбоо, ажил төрөл одоо дээрээс одоо мөнгө төгрөгийн алдагдал, эсвэл мөнгө төгрөгийн асуудлаас болж одоо цагдаа шүүхээр явж байгаа ийм байдал харагдаж байна. За энэ нь одоо өөрөөнийх ядраасан, сэтгэлийн зовоосон, яахаа мэдэхгүй одоо agitated гэж ярьдаг тийм ээ. Ингэж одоо энэ булталдсан, одоо шаналсан, ирээдүйд итгэлгүй байгаа хит их одоо зөрчилд өөртөө зөрчилдсөн. За энэ дээр одоо хамгийн гол миний харж байгаа нь эргэлзээ. Одоо хаашаа л харна энд эргэлзээ гэдэг одоо хаашаа л харна эргэлзээ. Одоо энд одоо бүр ингээд өөртөө ямар ч итгэл байхгүй эргэлзээ ийм байдалтай харагдаж байна. За энд одоо энэ бол одоо төр зөөрийн явдал юм аа. Энд бол одоо санаа зовоод нэг их байхын одоо ингэж их сүргээр өөрийгөө цэнэглэж одоо хажуу хавраа хүмүүсд юу гэдгийг ийм усуудад ингийн хэрэг байхгүй. Яад гэвэл энэ одоо эх 7 хоногт ингээд сайхан энэ асуудлууд энд одоо энэ дэр бол жишээлх юм бол surrender to divine гэсэн байж байгаа л да. Тэгэхээр зэрэг би энэ картыг бол одоо энийг хорвоо ертөнцид даатгаад орхичихоо үнэн одоо шүүгдэд гарах юм байна тийм ээ. Энэ дээр их сэтгэл зовж ингэж хамаг бүх амьдралаа ингэж одоо эргэлзээнд хийж хэрэггүй тийм ээ. Одоо өөртөө итгэл эргэлзээ яахаа мэдэхгүй байх тийм ээ. Одоо арга тасрахч гэдэг юм уу. За ийм юм хэрэггүй. Ер нь хорвоо ертөнцид бол одоо ингэ шийдэж гараад энэ дээр би ингэ харахад амжилт. Тэгэхээр зэрэг энэ асуудал бол одоо би эх 7 хоногт гэж хэлэхгүй. Яа гэх юм бол энд август гарсан байгаа 8 дугаар сар. Тэгэхээр энэ асуудал одоо 8 дугаар сард одоо намжих юм уу? Эсвэл 8 дугаар сард одоо сайхан байдал сайхан тэгшэрнэ гэж ойлгоо тийм ээ. Энд бол таны ялалт харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо санаа зовох хэрэггүй гэж харагдаж байна. За энэ хэрвээ энэ одоо зарим нэг хүмүүст нь хамааралтай шүү. За энэ дээр одоо бас өөр хүмүүс одоо өөртөө тааруулж одоо юу гэдгийг бодно үсттэй. Заавал одоо юм биш. Ерөнхийдөө яг мөнгө төгрөгийн асуудалтай их төөрөгдсөн байдалтай л байгаад энэ заяа. За мөн одоо энэ асуудал одоо гэр бүлийн байдалд нөлөөлсөн байдал харагдаж байна бас тийм ээ.
За энэ дээр одоо communication is the key гэсэн байна. Тэгэхээр зэрэг та бүхэн мэдж байгаа тийм ээ. За сайхан хоорондоо одоо харилцаа юу гэдгийг одоо ярилцах одоо зөв ойлголцох ер нь тун чухал юм шүү. За энэ дээр одоо бүр энэ хэрэгэлзээ одоо энэ хэнийг би харсан л та. Энэ бол одоо сөрөг бодол мөн одоо эргэлзээ одоо бүх юмыг уруулан бодох гэх мэтчлийн юмнууд байгаад байна шүү. Энд одоо ер нь санаа зовхын хэрэггүй. Ерөнхийдөө одоогийн байгаа байдал бол тун удахгүй өөрчлөгдөнө. Одоо таны мэдэх гэсэн зүйл одоо ер нь эх 7 хоног гэхэд сайхан эх 7 хоног сайхан зөвчөрч нэг шин чиг гарахаар байна. Одоо шинэ ажил төрөл хайж байгаа. Одоо эсвэл одоо ямар нэг шинэ эхлэл байна энд. Яах аргагүй энэ хоёр бол яахын аргагүй шинэ эхлэл. За эсвэл одоо энэ дээр бас мөнгөний асуудал эргэлзээ харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ зарим нэг улсууд маань одоо банкнаас одоо мөнгө төгрөг зээл одоо юу гэдгийг иймэрхүү асуудлаа шийдэх гэж одоо ингэж их эсвэл их зээл нь хийгдэж эсвэл ийм их асуудалтай байгаа улсууд бол одоо ерөнхийдөө зөвшөрнэ гэж ойлгоо. Энэ бол танд одоо ялалт байна тийм ээ, зөвшөрнэ. Ийм учраас одоо ингэтлээ одоо энд бас гэр бүл нь хамарсан одоо ингэтлээ одоо том хүрээг хамарж өөрийгөө зоож өрөөл бусдыг зоохын хэрэггүй л харагдаж байна. Ер нь бол одоо энийг бол одоо урсгалаар нь явуулаа гэсэн үг. Surrender to wine гэдэг чинь одоо урсгалаар нь сайхан явуулаад өөрөө ингээ сайхан үнэн ялгараад өөртөө ингээ сайхан гараад ирэх юм байна. Таны ялалт байх юм байна. Энэ дээр одоо ялалт, энэ дээр ялалт ингээ давхар картнууд байж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь санаа зовох хэрэггүй. Ингэтлээ их өөргөө зовохын хэрэггүй л гэж байна. За мөн одоо ингэснээр одоо энэ үед одоо ялангуяа ийм одоо эргэлзээтэй үед янз бүрийн чухал шийдвэрүүдийг гаргахаасаа бас татгалзаарай тийм ээ, хэрэггүй. За мөн одоо таныг одоо өнгөрснөөсөө маш сайн суралцсан шүү. Одоо ямар алдаа гаргасан тийм ээ, энийг одоо дахин давтахгүй байх тал дээр бас анхаараарай тийм ээ. Ягаад гэвэл одоо хорвоо ертөнц одоо энд одоо таны талд таныг одоо ингээд дэмжиж байна тийм ээ. Хэрв та энэ алдааг одоо юу гэдгийг алдаанаас суралцаагүй бол энэ иймэрхүү одоо өөрийнхөө одоо хэлбэрийг өөрчлөөд тийм ээ дахин ирэх ийм магадлалтай гэсэн үг энэ карт болцоо юу. За ийм магадлалтай байна. Тийм учраас одоо алдсан алдаанаасаа суралцсан шүү. За энэ дээр бас мөн одоо ажил төрөлдөө анхаарал төвлөрүүлнэ. За энэ асуудал бол ингээд хорвоо ертөнцөд даатгаад орхио үнэн гараад ирнэ. Одоо бол харин та ажил төрөлдөө анхаарлаа төвлөрүүлэх юм бол сайхан цэцгэлэн хөгжих ийм сайхан магадлал, ийм сайхан юм харагдаж байна. Мөнгө яг уу энэ асуудал бол аяндаа шийдэгдэн. Тийм учраас ажил төрөлдөө анхаарлаж амьдралаа бодоо гэсэн үг. За тэгэхээр зэрэг тэгээ сайхан шийдэгдээд болчихно гэж ерөнхийдөө хэцүү үе ер нь нэлээд ард хоцорсон харагдаж байна. Тийм учраас ер нь ингэтлээ санаа зовхын хэрэггүй. 8 дугаар сар гэхэд бүх зүйл сайхан жигдэрсэн байх нэ. За ирээдүйд аялал харагдаж байна. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр бас одоо адилхан. За ийм одоо янз бүрийн ийм ядаргаатай харьцаа одоо мөн одоо ийм харьцаа байх юм бол за одоо энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр болохоор би бас ингээд зөндөө харлаа л да. Тэгэхээр зэрэг энэ харилцаа одоо нэлээд токсик болж ирж байгаа харагдаж байна л да тий. Одоо эрүүл биш харьцаатай байна шүү. Энэ дээр одоо бас энэ адилхан communication is the key. Тэгэхээр зэрэг сайн ярилцаж ойлгож бие бинийгээ сонсон шүү. Үгүй бол харилцаа нэлээд одоо токсик болох хандлагатай байна. За энэ дээр одоо яг уу ингээд салцсан усуудад буцаад нийлсэн reconciliation харагдаж байна тийм ээ. Буцаад нийлсэн
найз нөхдөнд тусалсан буцаж нэлэгтэн. За энд одоо хүн хүлээж холоос хүн хүлээж байгаа бол одоо хайртай дуртай хүний хүлээж байгаа бол энд одоо ирсэн эсвэл одоо тэр минь буцаад ирэх болов гэж бодож байгаа хүн бол тэр нь буцаж ирсэн байдалтай харагдаж байна. За энд одоо манай синглчүүд бол одоо яг тийм сонирхол татсан хүн байна гэвч энийг би одоо нэг тийм хол явах ийм харилцаа биш гэж харж байна. За ингээд та бүхэндээ шинэ 7 хоногт нь одоо ажил үйлсэнд амжилт өгсөн ёо. Та бүхэн одоо нарны орд чинь таарахгүй сарны ордоо заавал олж үзээрэй гэж зөвлөё. Мөн одоо та бүхэн хувийн уншлага сонирхож байвал миний Facebook пэйж болох Монгол Стар Тайрат руу хандаж одоо мэдээлэл аваарай. За баярлалаа.